Эзэнт гүрний түүх соёл, дөрт ёсны өлгийн нутаг, эдүгэ дэлхийн банк санхүү, бизнес худалдааны төв Лондон хот. Хотын хамгийн эртний байгууламжийн нэг болох Британий парламентын нийтийн болон лордуудын танхим хуралддаг Вестминстерийн ордонд улсын их хурлын дарга амар баясгалан албаны хүмүүс угтан авлаа. Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын парламентын нийтийн танхимын дарга эрхэмсэг ноён Линдзи хойлын урилгаар Монголын талаас анх удаа улсын их хурлын даргын төвшөнд хэрэгжиж буй албан ёсны айлчлал эхэллээ. Хоёр улсын харилцааны 2 дахь жарны эхлэлд парламент хоорондын хамтын ажиллагаанд энэхүү шинэ хуудас эхэлж байгааг олон улс судлаачид онцолж байна. 1961 оны 10 сард бид нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элсээд нийтээр хүлээн зөвшөөрөх процесс явсны дараа барууны гэж хэлэгддэг байсан улсуудаас хамгийн анх удаа Монгол улсыг хүлээн зөвшөөрж 1963 оны 1 сард дипломат харилцаа тогтоосон улс бол энэ Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс. Тухайлбал 1991 онд Лондонд болсон 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтан дээрээс бол Британий тал Монгол улсад одоо энэ шилжилтийн бэрх цаг үед нь тусцаа дэмжлэг үзүүлэхийг бол бусад 6 улсаасаа одоо уриалсан. Тэгээ энэ хүрээндээс тэр арчилсан үнэт зүйл бүхий нэгдмэл нэг нийтлэг үнэт зүйл бүхий энэ хоёр улсын хоорондын харилцаа бол өнөөдрийг хүртэл бол маш сайн үргэлжлээд явж байна. Парламентын буюу улсын их хурлын даргын гадаадд хийж байгаа энэ хоёр дахь айлчлал бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад хийснээрээ бас их онцлог болж байгаа. Нэг дахь айлчлалыг бол та бүхэн мэдж байгаа бүгд намд хятад ард улсад хийсэн. Энэ манай өмнөд хөрш. За хоёр дахь айлчлал бол энэ 3 дахь орчим улсад хийж байгаагаараа маш их тийм ач холбогдол өндөртэй болж байгаа. Дипломат харилцаа тогтоосны 62 жилийн түүхэнд яг их хурлын дарга тийм өндөр түвшний айлчлал хийдэг үү? Агуулга хийж байгаа. Энэ хоёр орны харилцааг нэг түүхийг сонирхол судалгааны хувьд бол маш баяртай. Хятадд хийсэн айлчлалын дараа бодлогоор бид нар өрөндийн өндөр хөгжилтэй улс орнууд за тэр дундаа Монгол улсын тусгаар тогтнолтыг хамгийн анх үлэн сүрсэн өндөр хөгжилтэй улсуудаас эхэлж байгаа надад бол маш зөв алхам гэж би харж байна да. Монгол улсын их хурлын дарга дэлхийн парламентуудын анхдагч парламентэд хүрэлцэн ирээд байна. Энэ айлчлал бол түүхэн ажил бөгөөд хоёр орны нөхөрлөл хамтын ажиллагаа бидний эрхэмлдэг үнэт зүйлсд маш чухал ач холбогдолтой юм а. Монгол улсын их хурлын даргын энэ удаагийн айлчлал хоёр улсын найрамдал цааш дөрвөн хамтын ажиллагааны үндэс болж буй түүхэн айлчлал гэдгийг онцлон хэлмээр байна. Улсын их хурал дахь Монгол Британий парламентын бүлгийн гишүүд зарим байнгын хорооны дарга нар энэ үеэр төлөөллийн ардчлалыг жишг зарчмаар өнөөдөр жил хадгалж яваа туршлагаас суралцж парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийн хүрээнд санал солилцсон юм. Тодтогч мэдээлэхэд Их Британий парламентын нийтийн танхимын дарга Линдзи хойлын урилгаар Монголын талаас анх удаа улсын их хурлын даргын төвшөнд хэрэгжиж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд парламентд суудалтай 5 намын төлөөлөл багтсан билээ. Парламентд одоо эзэж байгаа арчлалын хэм хэмжээ, за дээрэс нь эмэгтэйчүүдийн оролцоо гэх мэт ийм одоо ах зүйлүүд бол Монголын парламент дотор бол байна. Үнэхээр одоо арчлалыг бол дэлгэрүүлж чадж байгаа, арчлалыг одоо бас өндөр хэмжээнд авч явж чадж байгаа ийм талаас нь бол бас Английн одоо энэ парламентын тэргүүн бол маш том үнэлгээ өглөө. Энэ удаагийн айлчлалын хүрээнд улсын их хурлын дарга амар баясгалан Британийн парламентын захим үйлчилгээ, инновац ба санаачлагын асуудал эрхэлсэн албаны удирдлагуудтай уулзаж, захим засаглалын дэвшилтэд санаачлагуудаас ярилцсан юм. Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал одоо энэ орчин зайд маш онцгой чухал болж байгаа. Энэ утгаараа эднээ бас холбоотой хүмүүс энэ чиглэлээр ажилладаг гишүүдтэй бид нар ярилцлаа. Европын кибер аюулгүй байдлын цуврал арга хэмжээнд бид нар бас оролцсон. Одоо Монгол, Английн парламентын бүлгэн байгуулагдсан. Энэ улс дахь бас адилхан найрамдлын бүлгийг бол байгуулах тухай асуудлыг бас ярилцж байна. Улсын их хурлын дарга тэргүүтээ айлчлалын бүрэлдэхүүн, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны шинэ чиглэлийн хүрээнд санал солилцсон юм. Энэхүү айлчлал нь хоёр орны цаашдаа хамтын ажиллагаа, парламент болон иргэд хоорондын халуун дотн нөхөрлөлийн эхлэл болж байна гэж үзэж байгаа. Бидэнд хэлэлцэх зүйл маш их байна. Ижил төстэй зүйл ч олон байна. Би олон улсын парламентын холбооны Их Британий бүлгийн даргын хувьд 6 дугаар сард танаас яхан Монгол улсад Их Британий парламентын гишүүдийг ахлан зуршилгоор төлөвлөж байгаа. Энэ айлчлалч хоёр улсын парламентын хамтын ажиллагаанд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Би Монголд 1980 онд зочилж байсан. Өргөн уудам тал нутаг гайхалтай сайхан орон гэдгийг тухайн үедээ мэдэрч байлаа. Харин өнөөдөр Монголын парламентч нартай уулзаж өргөн ураны асуудлаар ярилцж байгаадаа тун таатай байна. Монгол улсад шинэ тогтолцоо бүхий парламент байгуулагдсанд баяр хүргэмээр байна. Удахгүй Монгол улсад зочлно гэдэгтээ итгэлтэй байна. I hope that I'll be able to get back there sometime. Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизм гэж байна. Тэрийг ганц төрийн тэргүү мэдээд эсвэл гадаад харилцааны яам эрхлэн шийдээд явуулцдаг биш. Энэ гадаад бодлогын шийдвэр гарах үйл явцад маш олон талт институцууд тоглогчид оролцдог. Тэрний нэг нь бол улсын их хурл яалчрахгүй юм уу? Улсын их хурлаар гадаад бодлогын үзэл баримтлал буюу гадаад бодлогын үндэс суурийг тогтоож өгдөг. Ер нь олон улсын хоёр талт болон олон талт яриа хэлцээ, гэрээ хэлцээрийг сойрхон баталдаг институц нь өөрөө парламент. Тэм учраас парламент бол гадаад харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүрээндээ улсын их хурлын дарга амар баясгалаг энэ 18-аас 23-ны хооронд их Британи Амралтын нэгдсэн хаант улсын парламентын нийтийн танхимын спикер дарга тийм ээ Линдси Хойлын урилгаар ингээд айлчилж байгаа нь бол хоёр талын харилцааг өндөр түвшинд хадгалах, хоёр талын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, ялангуяа боловсрол шинжилгээ ухааны салбарын харилцааг өндөр түвшинд гаргахад бол маш чухал ач холбогдолтой ажил гэж үзэж байгаа. Улсын их хурлын даргын уулзалт Британий технологийн тэргүүлэх компаниудад ажиллаж буй Монгол залуустай хийсэн жөлөөт ярилцлагаар үргэлжиллээ. Монгол залуус өөрсдийн ажлын туршлагаас хуваалцаж, олон улсад өрсөлдөхүйц технологийн системийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэгийн зохицуултын талаар санал солилцлоо. Айлчлалын бүрэлдэхүүнд Вестминстерийн ордон дэх албан ёсны уулзалтуудын дараа Британий засгийн газрын инновац технологийн төвийг зорьсон юм. Уг төв нь сансрын технологиг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготойгоос гадна шинжлэх ухааны судалгааг практик хэрэглээнд ашиглахад гүүр болох чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тус төвийн ахлах зөвлөхөөр Британий шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн Монгол эрдэмтэн марал ажиллаж байгаа нь бахархан байлаа. Санхүү эдийн засгийн хүмүүсийн гаргаж ирж байгаа маш шинэ тийм концептуудыг бас энэ сансрын технологиг хэрэглээ. Тэр концепт нь biodiversity gain, уур амьсгалын өөрчлөлтөнд зориулсан эсвэл carbon credit энэ гэх тийм том санхүү эдийн засгийн концептууд яригадаад байгаа шүү дээ. Тэр концептыг яаж энэ сансрын технологиор дэмжиж дэлхийн тогооноос манай Монгол руу хөрөнгө оруулалтаа аваад уул усаа бид нар хамгаалах вэ гэсэн тийм том боломж бол байгаа гэж би харж байгаа. Энэ чиглэлээр зөвлөх эдний зөвлөхийн багийг Монголд ураад хамтарч ажиллах ийм зүйлийг бол бид нар ярилцлаа. Өдгөө чансаагаараа дэлхийд тэргүүлэх Оксфордын их сургуульд улсын их хурлын дарга тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн зочилж, боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашдын хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцлоо. Монгол оюутан залуучууд бас их Британд бас их олон талаар сурч, ажиллаж, ялангуяа технологийн салбарт илүү их ажиллаж хөдөлмөрлж байгаа юм байдал бол бас байна. Бид сая бас энэ ажлын хүрээнд олон Монгол чадварлаг залуучуудтай уулзсан. Тэгээд түүний адил бас Оксфордын их сургууль болон Английн томоохон сургуулиудад Монгол залуучуудыг сургах боломж нөхцөлийг улам бүр сайжруулах тал дээр бас анхаарч ингэж ажиллаж явж байна. Улсын их хурлын дарга амар баясгалан энэ үеэр тус сургуулийн газар зүй байгаль орчны сургуулиас 7 дахь удаага зохион байгуулж буй говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуйн амьдралыг судалдаг судлаачдын олон улсын баг хуралд саатлаа. Тэрээр Монгол судлаачдтай уулзаж, судалгааны ажилтай нь танилцах үеэр Британи дахь Монгол судлалыг илүү өргөжүүлж, эрдэмтдийн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Энэ эрдэмтэд нь өөрсдөө дэлхийд бас чансаагаараа их дээгүүрт ордог эрдэмтэд байгаа. Энэ нэртэй эрдэмтэд Монголын асуудлыг сулж байна гэдэг бол өнөөдөр биднэрт маш олзуурхалтай сайхан зүйл. Монголын нүүддэг айхүй амьдрал маш хамгаалах маш чухал байна. Тэр бүгд ялхийн маш үнэт зүйл байна, онцгой, соёл байна. Ийхүү айлчлалын бүрэлдэхүүн
Нобелийн шагналтнууд, улс төр шинжлэх ухаан, утга зохиолын нэр зүтгэлтнүүдээр алдартай Кембриж хотод ажиллаж, тэр тех 1874 онд байгуулагдсан 30 гаруй Нобелийн шагналтанд төрүүлсэн Кембрижийн их сургуульд зочилсон юм. Энэ уулзалтын дараа Монгол Улсын их хурлын дарга тэргүүтээ айлчлалын бүрэлдэхүүн Cavendish лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг лабораторид Монгол иргэн Ганбаатар байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр докторийн дараах судлаачаар ажиллаж байна. Түүний доктортой байдлын судалгааны үр дүн нь дэлхийн рекордыг 2 удаа шинжилэн тогтоож, тус сургуульд урилгаар ажиллаж эхэлжээ. Бидний энэ технологи юуг бий болгож ямар боломжийг өгөх вэ гэхээр энэ хавдар одоо нэгдүгээр үе шатанда үүсэж байна гэдгийг нь бид нэр хэлж чадах хэмжээгээр. Яагаад гэвэл хоргүй энд бүртгэгч төхөөрөмж нь хоргүй болчих дээр бид нэр өдөр тутам хүртэл орж энэ шинжилгээнд орж болно гэсэн. Тэгэхээр бид нэр энэ технологи онгоц буудлын дээр тавилаа. Тэнгүүт онгоцоор нисээд бууж байгаа хүмүүс эрдэнэгийн туяаны бүтэн шинжилгээнд ороод гарна гэсэн. Тэгэхээр өдөр болгон ингээд шинжилгээг аваад тахаар хаана хүний биеийн яг хаана ямар хэмжээний эсвүүд бөөгнөрөөд ямар хавдар үүсэж байна. Тэрийг нь ерөөсөө нэгдүгээр шатнаас нь ахуулаад хэлчин. Тэгэхээр тэрэнд нь зориулсан эмчилгээний аргуудыг хийгээд эмээ угаад ингээд хүн хавдар тусахгүй байх боломжтой болж байгаа юм. Монгол Улсын их хурлын дарга Кембрижийн их сургуулийн судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астонтой уулзлаа. Уулзалтын эхэнд улсын их хурлын дарга амар баясгалан Монгол улс уулуурхай, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр томоохон бодлого баримтлан ажиллаж буй учраас эдгээр чиглэлүүдэд Кембрижийн их сургуультай олон судалгаа хийж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Парламентын даргыг Кембрижид огтон авч байгаадаа бид үнэхээр их баяртай байна. Энэхүү хамтын ажиллагааг тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан улам хөгжүүлж буйд талархаж байна. Мөн өнөөдөр энд инженерчлэл, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хийж буй судалгааг үзэхээр ирсэнд баяртай байна. Яг одоо бидний байрлаж буй энэ кампус нь шинжлэх ухаан, инженерчлийн төвцөг учраас үүнийг Монголын парламентын гишүүдэд танилцуулах боломж гарсанд баяртай байна. Кембриж нь шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн төв болсон бөгөөд хиймэл оюун ухаан, биотехнологи, сансрын технологи зэрэг салбарын тэргүүлэгч судалгааны байгууллагууд, өндөр технологийн компаниуд, гарааны бизнесүүд төвлөрсөн бүс юм. Одоо Английн болон төдийгүй дэлхийн хамгийн чухал одоо судалгааны институтүүд болох Oxford, Cambridge гэдэг энэ хоёр сургууль дээр ирж удирдлагуудтай нь уулзж байна. Энд байгаа бас мундаг судлаачтайгаа уулзж байна. Ер нь төрийн ажил бол төрийнхөө төвчөнд уулзалт хэлцээрүүдийг хийгээд явдаг бол энэ удаагийн ажлаар одоо энэ улсын бахархал болсон дэлхийд данстай хоёр том их сургуулиар онцолж цаг хугацаа гаргаж бид нар ажиллаж байгаа. За Оксфордын их сургууль дээр өчигдөр бид нар бүтэн ажиллаа. Оксфордын их сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа. Холбогдох бас одоо судалгааны чиглэлийн улсуудтай уулзаж, ер нь энэ төрийн байгуулалт эдийн засгийн чиглэлээр бид нар хэрхэн цаашдаа одоо эдрээс туршлага судлах. За одоо өнөөдөр Кембрижийн их сургууль дээр байна. Кембрижийн их сургууль илүү төлхөө одоо шинжлэх ухаан чиглэлээр одоо дэлхийд данстай том сургууль. Дипломат харилцаа тогтоосны 62 жилийн түүхэнд улсын их хурлын даргын төвшөнд албан ёсны урилгаар хийж буй анхны айлчлал энхүү амжилттай боллоо. Энэ айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хурдцтай хөгжүүлэхэд маш том түлхэц боллоо хэмээн судлаачид үзэж байна. Албан ёсны айлчлалд улсын их хурлд судалтай 5 намын төлөөлөл байлцлаа. Тэгээд цаашид бол энэ лабораториуд руу бид нар болсон хүчний илгээх, ялангуяа одоо байрлах дэд бүтцийн салбар, за мөн одоо сэргээгт эрчим хүч, мэдээллийн технологи гэдэг энэ салбарууд дээр илүү хамтарч ажиллах талаар ярьж байна. Профессортай бид нар энд байгаа одоо судлаачдынхаа тоог нэмж болох уу, явуулж болох уу гэхэд маш найрсгаар хүлээж авч байна. За мөн Оксфорд дээр Монгол судлалын төв байгуулах асуудлыг бас яриад эхэлчлээ. Монгол улсад одоо инновац технологи утгашуулах, цаашдаа одоо энэ шинжлэх ухаанаар дамжаад энэ манай улсын хөгжил дэвшилт одоо үнэтэй хөнөмөр оруулахаа одоо уулзалтууд их цөөн байгуулагдаж байна. Их Британи Умарландын нэгдсэн хаант улс бол Монгол улсад хөрөнгө оруулагч том гүр.
одоогийн байдлаар миний олж сонссноор бол 700 сая долларын хөрөнгө оруулалтыг Британий талаас Монголын одоо ялангуяа уул уурхайн салбарт бол оруулчаад байна. Энэ уул уурхайн салбарыг хоёр хөршөөс гадна гуравт шүршийн улсуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь манай улс төр эдийн засаг, геополитикийн аюулгүй байдал маш чухал юм үр дүнтэй. Тэгэхээр тэр тал дээр Британий Монголд хөрөнгө оруулалтыг нэмэгдэх, хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааг өргөдөх нь өөрөө маш чухал. Энэ тал дээр мэдээж парламентын спикерийн одоо Амрын Эсхлэн даргыг хийж байгаа ажил бас чиглэж байгаа. Гурав дахь онцлог чиглэл бол энэ боловсрол соёл шинжилгээ ухааны чиглэл. Британи бол боловсролын салбартаа тавхан мэдж байгаа. Дэлхийд топ одоо Оксфорд гэдэг юм уу, Кембриж гэдэг юм уу, томоохон их сургуулиуд энд байршиж ажиллаж байна. Манай төгсөгчид оюутнууд ч гэсэн энд суралцж байна. Мөн энэ зэрэгцээ Их Британи, Ирландын нэгдсэн хамт улсын засгийн газраас зарладаг олон улсад маш их нэр хүндтэй Chevening гэдэг сургалтын одоо тэтгэлийн хөтөлбөр байдаг. Тэгэхээр энэ тал дээр тэгээд Монгол судлал тэгээ Монголыг сонирхох барууны тэр эрдэмтдийн судалгаан дотор Британий судалгаа бол тэн дотор Оксфордын их сургуулийн судалгаа бол маш том байр суурь эзэлдэг. Энэ хүрээндээ парламентын дарга маань ч гэсэн тэр Оксфордын их сургуульд очиж явах шиг байна. Дээр нь бас энэ өндөр технологийн янз бүрийн тийм ээ салбарууд дээр очиж уулзж явах шиг байна. За дөрөвт нэмээд нэг хэлэх чиглэл бол Британи бол Монгол иргэдийн бас их олон орон амьдрал сууршдаг юм ус. Тэгэхээр энэ талаасаа ингээд аваад үзэх юм бол Монгол Британий харилцаа парламент хоорондын харилцаа, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засаг, боловсрол соёл шинжилгээ ухааны харилцаа, тэгээд иргэд хоорондын. Манай гадаад удирдлагын үзэл баримтлалын 7 дугаар бүлэг дээр чинь гадаад дахь Монгол иргэдийн эрх ашигыг хамгаална гэж заасан байгаа. Тэр ч хүрээндээ сая урлын дарга бол тэнд амьдарч ажилладаг, ялангуяа одоо технологийн салбарт ажиллаж одоо ажил үүрэг гүйцэтгэдэг тэр залуучуудаас уулзж байгаа шиг байна. Тэгэхээр энэ ингээд аваад үзэх юм бол Монгол, Британий парламент хоорондын харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын энэ нөгөө үзэл баримтлал зорилго чиглэлийг хэрэгжүүлэхэд гадаад бодлого нэгдмэл байдлаар явахад маш чухал юм түүхэн ач холбогдолтой ажил болж байна гэж үзэж байна.